Эдлэгээ удаантай, чанартай та бидний хэрэгэлдэг арьсан, цүнх, гутал, хүрэм зэрэг бүтээгдэхүүнийг Монгол малын арь ширээр хийдэг гэдгийг та бид мэднэ. Тэгвэл эдгээр бүтээгдэхүүний түүхэн эдийг боловсруулахын тулд юу олдог вэ? Сая бидний харсан чанартай арь ширэн бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд гүний цэвэр усыг өнөөдөр ч их хэмжээгээр хэрэглэж байна. Мэдээж тэр ашигласан цэвэр ус нь бохир олж шууд төв цэвэрлэх байгууламжид очдог байлаа. Одоо харин үйлдвэрүүд өөрчлөлтийг хийж эхэлсэн. Тухайлх юм бол арь шир үйлдвэрлэгчдийн дотроос том тооцогдох Булгар компани бохир усаа урьдчилан цэвэрлэж байна. Манай үйлдвэр өдөрт 1000 ширхэг өхрийн ширийг боловсруулахад 200 м3 усыг цэвэр усаар нь хүлээж аваад технологид ашиглаад 80-аас 85% нь бол бохир ус болоод манай цэвэрлэх байгууламж руу орж байгаа. Тэгээд манай цэвэрлэх байгууламж дээр MNS 6561 2024 гэж стандартын дагуу цэвэрлэгээ хийгдээд дараагийн шатны цэвэрлэх байгууламж руу тэр бохир ус нь явж байгаа гэсэн. Манай цэвэрлэх байгууламж болохоор 2021 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. Өдөрт 250-аас 300 м3 бохир усыг өөгтөс болон лагийг авч хим аргаар боловсруулж харьгаа цэвэрлэх байгууламж руу шин чанарыг сайжруулах явуулж байна. Өмнө нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан химийн бодис, өснөөс зэрэг бохирдол ихтэй энэ усыг шууд төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг байсан бол одоо харин миний энэ зогсож байгаа газар урьдчилан цэвэрлснээр ийм усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. Улаанбаатар хотод их хэмжээний бохирдолтой хаягдал ус гаргадаг 100 орчим үйлдвэр байгаагийн 35 нь дэрэгдээ цэвэршүүлэх байгууламж барьжээ. Газар шим үйлдвэр, хувьцаат компани, хүнсний үйлдвэрийн хаягдал, усны бохирдол харьцангуй багч, нийгмийн хариуцлага болон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах үүднээс энэ ажлыг хийжээ. Ирээдүйд үйл ажиллагаагаа тогтвортой нийгмийн хариуцлагатай явуулахын тулд бид цэвэрлэх байгууламж барих нь зүйтэй гэж шийдээд 2025 оны эхэнд цэвэрлэх байгууламжууд барьж ашиглалтанд оруулсан. Цэвэрлэх байгууламжийн хувьд бол механик, дахиад химийн, биологийн гэсэн дөрвөн аргаар усыг цэвэрлэхийн үр дүнд ус сувгийн бохир усны сүлжээнд нийлүүлдэг байгаа. Манайхаас энэ гарч байгаа энэ усыг бол машин угаалгын газар мод устгаа, газар тариалан чиг өгч зорилгоор ч юм ашиглах боломжтой. Хаягдал усны үнцийг ингэж үүсч компанидаач эдийн засгийн үүрэг болж авчирч байна. Үйлдвэрүүд хаягдал усаа MNS 6561 2024 стандартад нийцүүлэн цэвэршүүлснээр ус бохирдуулсны төлбөрөөс 3 жил дараалан чөлөөлөгдөх боломжийг хуулиар олгожээ. Энэ бол дэмжлэг. Гэхдээ бодит байдал дээр татварын өнгөлөлт хөдөлгөн жигдрээг байгаа юм байна. Энэ гол шалтгаан нь юу вэ гэхээр улирлаар нь дүгндэг учраас ганцхан л стандартаас хэтэрсэн ч юм уу стандарттай хүрээгүй ийм тохиолдлууд байх юм бол энэ хөнгөлөлтийг бид нар эдэлж чадахгүй байгаа. Компани өмнө бол тодорхой хэмжээний санхүүгийн ачаалал хүндрэл ирж байгаа. Гэхдээ ойрын хугацаанд аавна гэж бид нар бодоод ажиллаж байгаа. Бид яг төв цэвэрлэх байгууламжид ирсэн байна. Улаанбаатарын бүх үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлдэг болчих юм бол төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохирдлыг 33.3% бууруулж чадна. Үйлдвэрүүдэд бэлэн шийдэлж байна. Тэд ихнээсээ хүн байгаль дээлтэй хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж хамтдаа доктортой өвчгөр зорж байна. Булгар хувьцаат компани гүйцэтгэх захирал Бат Түшиг эмээлтийн аж үйлдвэрийн цоцолбор ашиглалтанд орж арьс шир зэрэг өндөр хэмжээний бохирдол гаргадаг үйлдвэрүүд нэг газар төвлөрвөл хаягдал усыг бага зардлаар урьдчилан цэвэршүүлэх боломж үүснэ гэж үзэж байна. Дундын цэвэрлэх байгууламжтай байх нь бол энэ кластраар паркаар хөгжиж байгаа ер нь дэлхийн дахны тогтолцооны хамгийн гол юм байна гэдэг олж харсан. Ер нь энэ цэвэрлэх байгууламж яг ингээд өөрсдөө бариад өөрсдөө усаа цэвэрлэдэг болсноос хойш ахуй хэрэглээндээ хувийн хэрэглээндээ ч гэсэн хүн аюу анхаардаг болчтой юм байна. Бидний нүдэн дээр ингээд зүгээр карантинаас ус гоодж байгаа ч гэсэн эцсийн дүндээ бол энийг хүн л цэвэрлэдэг юм байна. Энийг бас цэвэрлэхэд өртөг гардаг юм байна. Эрчим хүч, энерги зарцуулдаг юм байна. Энэ ойлголт бас нэлээд гүн суулсан. Тэгэхээр энэ бол ганцхан улсын дүрм журам гэхээсээ илүүтэйгээр бидний ирээдүй энэ чинь өр хөвгтүүд маань үлдэн бас бизнес эрхлэгч экспортынхаа үе таалгыг тэлж байгаа энэ бүх аж ахуйн нэгжүүдэд ач холбогдолтой байгаль орчиндөө ээлтэй тийм орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бас байна л да. Үндэсний үйлдвэрүүд ингэж шин түвшинд гарч хаягдал усаа урьдчилан цэвэрлэх шийдлийг сонгож байна. Энэ бол таатай мэдээ. Чандман Эрдэнэс усаа хамгаалах урьдчилан цэвэрлэх нь төр хувийн хэвшил эргэн та бидний хамтын хариуцлага, хамтын оролцоо, хамтын шийдэл юм. Шүүм тунгай үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх аян